Мэдээж одоо ингээ хүн болгон те ямарваа нэг амьдралд алдаа гаргана штэ. Тэгтэл одоо өөрийгөө хайрлаж чадахгүй хүн болохоор яа би бүр ингээ алдаа гаргачлаа надад бүр ингээ амар хэцүү байна. Би бүр нэрээ хогийн амтын юм аа гэж боддог ч юм уу. Өөрийгөө ингэж маш их зүхэж боддог. Тэгтэл өөрийгөө хайрладаг хүн эсрэхээрээ яадаг вэ гэхээр за би яг энэ алдаанаас яг юуг суралцсан юм? Би яг энэ алдаанаас яг юуг ойлгох хэрэгтэй байсан юм? За хүн болгон л алдаа гаргадаг угаасаа төгс зүйл гэж байдаггүй штэ. Тэгэхээр би энэ алдаанаас суралцах хэрэгтэй. Тэрнээс биш би өөрийгөө буруутгах нь ингээ буруу юм байна гэдгийг ойлгодог. Тэгвэл одоо та хүүхдтэй яг юу гэж хэлэх байсан бэ? Хүүхд чинь нэг том алдаа гаргачлаа гэж бодъё. Нэг буруу сонголт хийчлээ гэж бодъё. Тэгвэл хүүхдтэй те хөө чи ямар арчаагүй амтан бэ гэл бүр ингээл тэг хараагаал зүхэл зодоол тэхвэсэн үү? Тэхгүй штэ. Ямар ч их хүн байсан тэг хүүхэд нь ингээ алдаа гаргах юм бол аль болох одоо ингээл за яах вэ те дараагийн удаа ингээ ойлгох юм чинь гэдэг талаас нь хандна. Яг л тэрнтэй адилхан. Та өөрийнхөө чин сэтгэлийг яг өөрийнхөө хүүхэд гэж бодож хайрлах хэрэгтэй. Өөрийнхөө амьдралд гаргаж байгаа сонголт бүрээ өөрийнхөө одоо идж байгаа хоол хүнс, өөрийнхөө өмсөж байгаа хувцас, өөрөөс чинь гарч байгаа аашцсан. Таны хүүхэд чинь магадгүй те ямарваа нэг найз нөхдөдөө муудалцлаа гэж бодоход шууд урдаас нь хараал хэлээл ингээл бүр нөгөөдхөө нь алгадаж унгаагаал ингэсэн бол та тэр хүүхэдтэй юу гэж хэлэх байсан юм? Магадгүй таны хүүхэд чинь те зөв хооллолтоор ингээд хооллоод өөрийнхөө эрүүл мэндийг бодоод ингээ явхаасаа илүү за өнөөдөр орой шоу утчих. За маргааш ингээд түргэн хоол идчихье. За нөгөөдөр тэгвэл ингээд дахиад шоудаад ингэчээ. Гэ ингэсэн бол та яг хүүхэдтэй юу гэж хэлэх байсан юм? Та хүүхэдтэй зөвшөөрөх байсан юм уу? Таны хүүхэд чинь магадгүй амар токсик харилцаанд те бүр ингээл найз залуу, найз охин нь ингээл одоо салын мали боли гэд аль эсвэл бүр ингээл байнгын бүх юм хянаж цагтаал залгаал те тийм байсан бол та хүүхэдтэй тийм харилцааг зөвшөөрөх үү? Магадгүй одоо ингээд эргэн тойронд ч байгаа найз нөхөд ч хүртэл яг адилхан. Таны хүүхэд чинь иймэрхүү найз нөхөдтэй найзлаад найз нөхдөсөө буруу үлгэр дуурайлал аваад те найз нөхдүүд нь зөрүүлээд хүүхдээ чинь шархлуулад зөрүүлээд хүүхдээ чинь өөртөө итгэлгүй байдалд унгаагаад зөрүүлээд хүүхдээ чинь өө чи ямар хангалтгүй юм бэ, өө чи ямар харьцаагүй юм бэ, өө чи ямар тийм те юу ч мэддггүй чаддгүй юм бэ штэ гэд хүүхдээ чинь хүндлэхгүй тэгж хандвал та хүүхдтэй тэр найзуудыг байлгахыг зөвшөөрөх үү? Яг л энэнтэй адилхан. Аавч байсан, ээжч байсан ямар ч эцэг их хүүхдтэй тийм байдлыг зөвшөөрөхгүй тийм үстэй. Тэгвэл яг л өөрийгөө тэгж хайрлах хэрэгтэй. Өөрийгөө яг өөрийнхөө хүүхэд шиг. Магадгүй гадуур ингээ гарах жалаа хувцас сонгох бодлоо гэхэд гэрийнхээ хувцастай те ингээл үс ингээл арцаацсан сэгсэцэн гараал таны хүүхэд чинь яг тиймэрхүү байдалтай явж байвал та яг хүүхэдтэй юу гэж хэлэх байсан юм? Зөндөө олон хоног те ингээл ус мусанд орч чадаагүй те дараалаад хэд хоног шоудсан тийм байдалтай явжсэн бол юу гэж хэлэх байсан? Тэгэхээр одоо гаргаж байгаа үйлдэл, сонголт, шийдвэр, найз нөхөд, хүрээлэл, сэтгэл зүйн байдал. За тэгээд өөрийгөө уучлах ухаан тэр бүх зүйлээ бүгдийг нь бодож аваад би хүүхдтэй энэ зүйлийг зөвшөөрөх байсан уу? Би хүүхдтэй ийм токсик харилцааг зөвшөөрөх байсан уу? Би хүүхдтэй энэ сонголтыг хийхийг ингээд зөвшөөрөх байсан уу гэдгийг нь бодох хэрэгтэй. Хэрвээ та зөвшөөрөхгүй байсан бол зүгээр л эн чинь буруу сонголтоо л гэсэн үг. Хоёрт нь болохоор ингээд хүссэн зүйлийг нь хийхийг нь зөвшөөрөх хэрэгтэй. Одоо магадгүй ингээл надад ирж байгаа асуултууд дээр аль эсвэл ихэнх хүмүүс боддог штэ те. Энэ хүн надтай тохирохгүй юм байна. Би ийм зүйлийг хийхээс ядраад байна гэл ингээл амар ядарч байгаа ажил руугаа яваал бөө юм болол гүрийгээл тэгэл тэр ажилд амар дургуй мэжж тэнд те баг ингээл өдрийн зөндөө олон цаг суугаал ажиллаал тэгэл гэтэл тэр ажил нь ирээдүйтэй байгаа мó гингүүт үгүй зүгээр л мөнгөний төлөө зүгээр л цалингийн төлөө те тэнгүүт яг тэр гацалтаас яг яаж гарах хэвтэй юм тэнгүүт яг тэр одоо гаццсан байгаа relationship харилцаагаа бас яаж байлгах хэвтэй юм хэрвээ та яг энэн дээр л зориг гаргаж энэн дээр л шийдвэр гаргаж энэ хүн намайг хүндлэхгүй юм байна хэрвээ
миний хүүхэдтэй ийм хүн байсан бол би зөвшөөрөхгүй байх байсан. Би хүүхдээ ийм хүнтэй суулгахгүй байх байсан. Тийм үстэй. Би хүүхдээ ийм газар ажиллуулахгүй байх байсан. Хэрвээ хэн нэгэн миний хүүхэдтэй ингэж харьцсан бол би хүүхдээ те энэ хүнээс ингэж өмөрч хамгаалах байсан. Би хүүхэдтэй ингэж одоо энэ хүн харьцаасаа гэдгийг би зөвшөөрөхгүй байх байсан. Яг л одоо тэр байдлахгүй юу? Хинч өөртөө чин үл хүндэтгсэн байдлаар харьцах ёсгүй. Хинч өөрийг чин магадгүй үл хүндэтгэж, магадгүй хин нэгэн хязгаарыг нь давж, харааж, цөхөж, тэ буруу ойлгож, буруу ойлгож болно. Гэтэ тэр хүмүүс өөрийнх нь сонголт байхгүй. Заавал тэрийг зөв гэдгийг тайлбарлах шаардлагагүй. Заавал энийг зөв гэдгийг нь ойлгоод өгөөч гэдгийг тайлбарлах гэж хичээх тусам тэр хүмүүс зүгээр л хизэж ойлгохгүй, зүгээр л зөрүүдлээд тэгээд ингээд яг тэр тэнэг зүйлийг бодож байгаа газараа л ингээд үлдсээр л байдаг. Яад гэл хүний ингээд бодож байгаа бодлын түвшин ингээд энергиэр ялгаатай штэ. Тэгтэл одоо хэрвээ та ямарваа нэгэн асуудлыг өөр нэг өнцгөр бодож байгаа юм бол нөгөө маргалдаад байгаа хүн чинь шал өөр танаас доор доод энергиэр бодож байгаа юм бол хизээч одоо өөрийн чинь өнцгөр тэр асуудлыг харахгүй байхгүй юу? Хизээч харахгүй. Тийм учраас хинт ч битээ асуудлаа тайлбарлах гэж хичээ. Зүгээр ингээ хинээрч битий хүлээн зөвшөөрүүлэх гэж хичээ. Ямар ч харилцааг авч үлдэх гэж битий хичээ. Зүгээр л та яг ингээл дотроо сайн бодвол би хүүхдтэй энийг зөвшөөрөх байсан уу гэдэг асуултынхаа гаргалгааг л олох хэвээр. Тэгтэл яг үүндээ хүүхд чинь тэ нэг залуугийн төлөө өстой уйлж унжаал араас нь бөө юм болол нөгөө залуучд тэр хүүхдээ чинь тоохгүй. Тийм байл та хүүхдтэй юу гэж хэлэх вэ? Наад залууга яаж иж аваа суучих гэж хэлэхгүй үстэй. Зүгээрээ тэ одоо ингээд өөрийгөө хөгжүүлээ, өөрийгөө тайвшрууллаа, тэ би чамайг аз жаргалтай байлгах хүнтэй хамт байгаасаа гэж бодож байна. Би чамайг хайрладаг тийм хүнийг сонгоосоо гэж би бодож байна. Тийм учраас ингэж бити тэ өөрийнхөө үнцнийг унгааж ингэж хүний араасгүй гэж хэлэх байсан гэж би бодож байна. Хизээч наад хүнээ барьж аваад тэ суугатах гэж хэлэхгүй гэж би бодож байна. Тийм учраас ямарваа нэгэн шийдвэр сонголт гаргах үедээ яг өөрийгөө хайрлах хамгийн анхны асуулт бол би хүүхдтэй энийг зөвшөөрөх байсан уу гэдэг асуулт. Хэрвээ зөвшөөрөхгүй бол тэр сонголтыг хийх шаардлагагүй. Тэр шийдвэрийг гаргах шаардлагагүй. Өөрийнхөө дуртай зүйлийг хий. Бити таныг хүндэлдэггүй тийм хүмүүс дунд ингэж байлгахыг зөвшөөр. Бити дүрмийн чинь зөрчихийг зөвшөөр. Бити хил хязгаарыг чинь давахыг зөвшөөр. Зүгээр л маш сайхан өөртөө ярилцаад өөрийнхөө дуу хоолойг сонсдог. Тэгээ хамгийн гол нь өөрийгөө маш гоё хайрлаж чаддаг. Өөрийнхөө хүүхдийг баярлуулж чаддаг. Дотоод хүүхдийг баярлуулж чаддаг. Яг ингээд энэ сэтгэл дотор байгаа энэ зүйл чинь таны өөрөө чинь хүүхэд тахгүй юу? Тэгтэл та яагаад хинт ч хилдэггүй муухай үгээ хүүхдтэй хэлээд байгаа. Та яагаад хинт ч гаргаадгүй муухай зангаа хүүхдтэй гаргаад байгаа. Та яагаад хинт ч зөвшөөрөхгүй тэр үерхлийн харилцаа хүүхдтэй зөвшөөрöd байгаа. Энд угаасаа байх боломжгүй шүү дээ. Тийм учраас зөвхөн хамгийн түрүүнд өөрийнхөө хүүхдэд юуг зөвшөөрөхгүйгээ тодорхойлох хэрэгтэй. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Bye bye. Love you guys.